За эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тариаланч төрж байна подкаст цувралын энэ удаагийн дугаарыг бид Увс аймгийн баруун дуруун сумаас бэлтгэж хүргэж байна. За манай энэ удаагийн дугаарт Увс аймгийн Монголын тариаланчдын холбооны Увс аймаг дахь салбарын дарга Алтан Зул одоо өргөдөн оролцож байна. Сайн байна уу та? Сайхан аврагдж байна уу? За сайн байна уу. За та бүхэн маань сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. За Увс аймгийн баруун дуруун сум гэдэг бол одоо яа харахгүй тариа будааны үлгийн нутгаа. За энэ сайхан нутгаас уул уснаас бол олон сайхан алдар гавьяатнууд төрж гарсан байгаа. За зүгээр жишээ татаад ярихад газар тариалангийн салбараас бол одоо баруун дурууны сангийн аж ахуй гэдэг одоо тэр үеэс л эхлээл дөрвөн хөдөлмөрийн баатар төрж гарсан байна да, тийм ээ. Монгол улсын 5 удаагийн улсын аврах хөдөлмөрийн баатар Цэрэн, Батцүр гээл одоо ингээд олон сайхан хөдөлмөрийн баатрууд, олон сайхан улсын аврах тариаланч, аймгийн аврах тариаланч гээл одоо алдар цууднууд төрж гарч тэ. Тийм ээ, тэгдэг байх уу. За баруун дурууны сангийн аж ахуй 1959 онд Монгол улсад 10 сангийн аж ахуй байгууллагад анхны 10 сангийн аж ахуйн нэг байдаг. Тэр сангийн аж ахуйгаас хойш үед ажиллагаагаа явуулсаар энэ алтан сайхан гөрснөөс газар тариалангийн салбараас хөдөлмөрийн баатар 4 төрсэн байдаг. Мөн усын авраг, тариаланч хамт олон, усын авраг, ногоочин, усын авраг, тариаланч, хур гаруй тариаланч, дээр нь аймаг сумын аврагууд газар тариалангийн салбараас ер нь авах одоо шагнал салбарын тэргүүд олонтой. Ийм сайхан алдар гавьяа тийм ээ. Алдар гавьяата. Дээр нь бас сайхан Монгол улсын авраг Сүхбаатарын Мөнхбат, Монгол улсын ярлалсан Батчаргалын Гамбат, Хөдрийн Баатар Сумья, Цагаан Баатар гэсэн яг тэр газар тариалангийн харцаагаа усны соёо уулын тэргөөнд төрсөн үр хүүхдүүд одоо бас энд төрөнсөн байдаг. Тэргөөрөө бас манай газар тариаланд бас байнга бахархаж омгшиж явд юм аа. Хамгийн одоо ахмад үеийнхнээс Сүхбаатаргаа бол одоо яг бидэртэй мөр зэрэгцээл бас залуу үедээ зааж сургамжлал өөрийнхөө одоо хийж ирсэн ажлаа харамгүй хайрлал бид бүхэнтэй хамтраад ажиллаа явуулдаг та. Тэгэхээр та бол яг өнөөдөр ингээд Монголын тариаланчдын үндэсний холбоо одоо бас төлөөлөөд аймаг нутаг усандаа төлөөлөөд ингээд явж байна. Тариаланчдын дуу хоолойнд болоод явж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ одоо тийм ээ. Тий. Тэгэхээр асуудал байна тийм ээ. Одоо сайн муу хоёр сүлжээж орчлон дэлхий бүтдэг гэдэг шиг яг өнөөдрийн тухайд энэ баруун дуруун сум, баруун аймаг, за Увс аймгийн хэмжээнд энэ газар тариалангийн үйлдвэрлэл ер нь ямар байна вэ? За яг өнөөдрийн хувьд бол одоо дээр үеийн сангийн аж ахуй байх үеийн газар тариалангийн салбарын одоо хөгжил байхгүй болсоо яг үнийг хэлгээд. Тэр бол яг хувьдаа тухайн үед сангийн аж ахуй байж байгаа тараа хөвж шилжээд 96 оноос хойш газар тариалангийн салбар одоо энэ тариа тарих асуудал үндсэндээ бараг хумигдаж ганц 2 хоон хүмүүс ингэж тариа тарьдаг байсан. 2013 оноос хойш одоо иргэд аж ахуй нэгж одоо яг Майсны 44 мянган иргэдийн талбайгаа буцаад эзэмшээд одоо ингээд 200 гаруй иргэд аж ахуй нэгжэд ингээд чадах чинээгээрээ одоо бас хөгжүүлэхийн тулд газар тариалангийн салбарыг авчирдахын тулд одоо ингээд төвчээлээд ажиллаж байна. 2023 онд бид нар бас Монгол Улсын ерөнхий сайд хоёр эрдэнэ Увс аймагт ажиллах үеэр бас тулгамдж байгаа асуудлаа ярьсан. Тэрний хүчинд бас Увс аймгийг тухайн үед социализмын үед гэх юм уу да. Тухайн үед баруун 5 аймгийг хангаж исэн гурал тэжээлийн үйлдвэрээр хангаж исэн үйлдвэр байсан. За эндээс одоо мэдээж будаа тарианы тухайн үед сайхан ургадаг байсан. Гурал тэжээлийг хүнсээр хангадаг байсан. Ийм сайхан сангийн аж ахуй дээр гурлын үйлдвэртэй байлаа. Одоо буцаад эргээд ингээд сэргэхэд одоо бидний яг тулгамдаад байгаа асуудал болохоор энэ төр засгийн бодлого бас хэрэгжээсэ. Ялангуяа энэ газар тариалангийн салбар хүн салбар. Залуу үеийг бас оруулж ирэхэд бас дэмжлэг тийм ээ. Төрийн бодлого хэрэгтэй байна. Төрийн бодлого гэхээр за мөнгө үг гэдэг асуудал биш. Мэдээж юун дээр нь дэмжих залуу үеийг хоож үеийг оруулж ирэхгүй бол одоо ингээд настаа урд нь ажиллаж байсан хүмүүс маань бас настаа болоод ажиллахад хэцүү болж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр мэдээж төвийн бөстөө бол сайхан одоо жишээ техник
тоног төхөөрөмжөө шинжилээд ер нь бодлого чиглэл бол тийшээ сайхан хэрэгжиж байгаа. Тэр бол бид нар сайхан баярлж байгаа. Тэдний навшгаар бас уучин техник төхөөрөмжийг бид нар бас тохирсон үеэр нь авч ирээд бас хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд 23 онд одоо Оён Эрдэнэ сайд юу зарласан бэ гэхээр за энэ Увс аймгийн баруун турган сумыг баруун 5 аймгийн газар тариалангийн тулгуур төв болгоно. Гол бүс нутаг. Тулгуур болох. Тий, тулгуур төв болгоё. Төр засгийн бодлого бол явж байгаа. Газар тариалангийн салбар маань бас эрсдэлтэй. Сүүлийн үед одоо бас төр засаг маань хөнгөлтэй нөхцлөөр дээл өгч болох хэмжээгээр дэмжиж байна. Бас хөнгөлтэй нөхцлөөр техник тоног төхөөрөмжийг аль болох аслагдмал хязгаар нутг руу одоо олохыг бас бодлого болгож байгаа гэж салбарын сайд нь ярьдаг. Энэ бол хөрсөн дээрээ яг одоохондоо нэг тэгж хэрэгжихгүй байна уу да гэсэн зүгээр нэг миний хувийн бодол байгаа. Энэ бол яг одоо бас төр засаг маань сонсоосоо. Тэгтээ бол бүр ажиллахгүй байна гэж шүүмжилж байгаа асуудал биш ээ. Мэдээж 100% одоо сайхан болгочихгүй мэдээж бид нар бас хичээх хэрэгтэй. Төр засаг маань бас дэмжиж яг энийг бодлого олгоод ингээд ажиллавал энэ газар тариалангийн уучин ажиллаж исэн талбай нь байна. Одоо ахмад үеийн байж байна. Залуу одоо ажиллах хүчнүүд нь байж байна. Тэгэхээр төр засаг маань аймаг орон нутг нь, сум орон нутг нь ингээд хамтдаа тариаланчид нь бас өөрсдөө идэв санаачлал гаргаад ингээд бүгдээрээ хөгжүүл одоо хуучин шигээ бас сангийн аж ахуйн ширүүгээ ороход бас ер нь л бол бэлэн байгаа болов уу гэж бодож явдаг та. 26 оны хаврын тариалт эхэллээ улс орон дээр. За тэгээд би баруун турууны тариаланчтай уулзаад явж байхад асуудал ярьж байна. 2-3 асуудал ярьж байна. Зээл ярьж байна. Тий. За түл шатхуун бол одоо ингээд болчихноо гэдэг ч байгаа. Тэгэхээр 2023, 24, 25 он гээд 3 жил дараалаад одоо баруун аймаг за тэр дундаа баруун туруунд бол урах цалцлаа. Маш их үр зээл тавиад техник аваад үр бордоо аваад ингээд явсан тариалчид маань одоо яг нөгөө нэг 2 гараа өргөнө гэдэг шиг юм болцсон байна шүү дээ. Баяр нь тэгээд. Тэгэхээр яг энэ асуудлыг одоо шийдэх энэ 26 оны тариалтыг одоо хэвэн явуулах тал дээр зүгээр та бүхэн за холбоо одоо яаж ажиллаж байгаа энэ тариаламжтад яг өнөөдөр тулгараад байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд ер нь одоо ямар аргачлага байна? Гарц гаргалгаа юу баг? Энэ эргэлтийн хөрөнгийн зээл одоо энэ хавар ирнэ гээд одоо тэр зээл авчаад шатхуунаа авч тариад ярих гэдэг. Үйл ажиллагаагаа явуулахаар санхүүгийн их өсрөг болчиход байгаа. Тэгэхээр авах гэ банкн дээр очихоор нөгөө хүн чинь уртлын зээлтэй учраас тэр хүн судлагдаад зээл авах боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр жишээ нь зүгээр яг амар гаргалгаа байна гэж миний хувийн бодол бол нэг удаа тэр иргэдийг тэр хар данснаас нь ч юм уу гаргаад тэр зээл олгуулах тал дээр нь энэ жил одоо нэг прогноз цаг үр орчныхын нөлөө болохоор бас хурд тундас бол 6 сар ахиу 5 сар нь дундчийн орчим 4 сар нь бас хурд тундас ахиу гэсэн тийм прогнозтай байгаа. Энэ жил дээр нь бас нэг ингээд дэмжиж тэр тариалах боломжийг нь бол санхүүгийн асуудлыг шийдчихвэл магадгүй бас эрсдлээс 100% гарахгүй магийнхад бол нэг 50% тэр банкныхаа зээлийг бас нэг төлчих боломжтой зүйл ингээ харагдаад байгаамаа. Энийг бол бид нар бас сая Ховд аймагт баруун бүсийн зөвлөгөөнд бид нар бас зөвлөмж дээрээ ярьсан. Хөдөө аж ахуйн сайд маань цахимаар орж ирсэн. Тэгээд бид нар зөвлөмжээрээ ингээ хургуулсан байгаа. Хамгийн гол нь одоо 220 тонн будааны нөөцтэй байж байгаа баруун тур. Тэгтэл 24 мянга ургас тариална гэдэг хаврын мэдээг өгчихсөн. Ингээд одоо үр авах мөнгөө болцсон. Яг тулгымдсан асуудал одоо энэ болчиход байна. Энийг та бүхэнд яг ийм хэцүү цаг үед та бүхэн маань ирсэнд бас баярлж байна. Энэний далимд бас төр засагт аль болох шуурхаа ингээд уламжлаад өгвөл сайн байна. Бид нар ч бас сум аймаг орон нутгийнхаа засаг захиргаад танилцуулаад яам одоо олгогдох газрууд нь бичиг хүсэлтээ явуулж байгаа. Энэ бол одоо хамгийн тулгымдсан асуудал энэ байгаа. Тэгээд цаашдаа мэдээж дэмжлэгээ суухгүйгээс гадна өөртөө аль болох бас тэр божис бордоогоо өөрсдийнхээ хөрөнгө юугаар аваад ургацаа ахиулах нэгж талбаагаас авах ургацаа ахиулахын тулд өөрсдөө бас хичээж ажиллах шаардлагатай байгаа гэж тариалжтай бас бид нар бас өсч ярилцж байгаа. Тэгэхээр сая
шинэ засгийн газар байгуулагдаад сайд солигдчихлаа шүү дээ тийм ээ. Тэгсэн. Шинэ сайд бол бас нэлээд гол асуудлыг яриад энэ зээлийн хөнгөлөлтөө зээлийг бас нэмчих шиг боллоо. Тэгэхээр яг энэ асуудал дээр яг ямар шийд хариу ирж байна? Яг одоогоор яг нөгөө засгийн газраас манай аймагт нэг 190,500 литр 190.5 тонн хөнгөлөлтөй үнээр шатхуун нэрчсэн байж байгаа. За. Тэрийгөө одоо авах хэвээр авах гэхээ санхүүгийн үг болсон. 40 тэрбумаар ерөнхий хөдөө аж ахуйн сайд Идрбат маань одоо эргэлтийн хөрөнгөний зээлийг Улаанбаатар эрхлэгч 40 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээ гэсэн. Яг одоо тэр мэдэгдэл хийснээс хойш ямар нэгэн тариаланч одоо нэг ширхэгч тариаланч одоо яг зээл авсан одоо хүн байхгүй л байна л да. Тэгэхээр яг энэ тулгамчаа одоо ингээд удахгүй ингээд хөрс уламжлалтаа орж ийн одоо өрөө нарлуулахаас эхлээд ариутгахаас эхлээд ажил нь байж байгаа норм технологийн дагуу хиймээр байдаг. Гэтэл үргүй байж байдаг. Тэгэхээр энийг л одоо хамгийн гол нь хөдөө аж ахуйн салбарын сайд маань эхний ээлжиний баруун түрүүний Улаанбаатар эрхлэгч хийдэд өгчвөл маш их том дэмжлэг болох. Том дэмжлэг болох гэдэг. Дараагийн тэр жижиг асуудал бол дараагийн асуудал. Мэдээж төр засаг маань анхаараа явж байгаад бас баярлж байгаа. Бүх юмыг одоо төр засгасаа бид нар бас шүүмжтэй тэгсэнгүү ингэсэнгүү болохгүй шигэдэж бас болохгүй чинь сайхан болохгүй төр засаг маань анхаарахгүй биш анхаарч байна. Бас зүтгэж байна. Бид нар бас хамаагүй бас төр засаг руугаа бас буруу гэж хэлж болохгүй. Тэгтээ бас шахаж шаардах юм бас байна. Яг тулгымдсан юм дээр болохоор яг энэ зээл яаж учраас маа тарилж маш их бухимдалтай байгаа. Тэгэхээр энэ ч одоо тариалт эхлэхэд бол нэг 30 хоног хүрэх хугацаа л үлдчихлээ шүү дээ. Үлгээ явахад. Тий. Одоо нэг ерөөсөө 14 хоног. Тий. Тэгэл баг эхлэв шүү дээ. Хөдөө аж ахуйн сайд маань бас шуурхаа ажиллаад бас шийдвэр гаргах байхаа гэж бодож байна. Өнөөдөр бас энэ зөвлөгөөнөө хийж байна. Баруун түрүүн сум маань хөдөө аж ахуйн газрын дарга маань ирлээ. Бид нар бас аймаг орнотогтой уламжлаад бас энийг тойрогоос гарсан гишүүдтэй бас уламжилж энэ асуудлыг хүртэлж яарвчлуулах гол асуудлын юм а гэдгийг зөвлөмжийн одоо оруулаад шахаж шаардаад явна л гэж бодож байна. Тэгэхээр за ингээд цаг үеийн асуудал бол ийм байна тийм ээ. Тэгэхээр баруун түрүүн сумд үрийн аж ахуй байгуулах ажил нь яагаад ингээд удаашраад байгаа, зогсон байдалтай байгаад байгаа, ахихгүй байгаа, урагшлахгүй байгаа гэж асуумаар байна л. Одоо социализмын үед л гэж дахиад ярианда тухайн үед бүр элит үрийн сортын тасаг хийгээд ажиллаж байсан. Одоо энэ ургамал эзэмшилгээний хүрээлэн ингээд сая хоёр доктор ярьж байна. Энд бол тэр тасаг байхад бид нар одоо энд байсан мэрэгжилтэн судлаачд нь яриад нутагчсан сууртай яриад үрийнхээ одоо норм нормативтийг ярьдаг байсан. Тэр маань одоо ингээд устдаад байхгүй болсон. Тэгээ одоо тэнд дарханд нутагчсан сууртыг энд авчираад байгаль цагуурын онцлог өөрөө. Энд чинь ургах чадвар нь өөр тийм ээ таримлууд цагуурын бисвэслөөр халуун дулааны уур амьсгал нартай өдргээд энэ нь одоо бас өөр байдаг учраас ийм бас нэг ийм асуудал байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр тэр одоо Улин гэдэг газар тэр үед ажиллагааг хийж ирсэн тэр байр уран сууцнд байгаа. Тэгээд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбар гээд 7-8 хүнтэй бас салбарын аймгийн төвд ажиллаж байгаа. Тэгэхээр тэрийг сэргээгээд тийм ээ үрийн аж ахуйг одоо байгуулахад боломжтой сум нь газрын гаргаж өгье. Тэгээд энэ манай энэ онцгой байдлын газар дээр нэг техник байдгийг төрийн. Тэгэхээр тэр техникүүдийг эзэмшүүлээд нэг хамгаалан гэрээ хийдэг ч юм уу. За зөвхөн үр одоо тэр эдэм шинжилгээний байгууллагууд судлаачтай бэлэн байж газрын гаргаад өгөхөр энэ үрийн нөөцийг бүрдүүлэхийн тулд зөвхөн тэр үрэл үйлдвэрлэл чанартай үрийг үйлдвэрлэх хэрэгтэй. Тэр савндан хийчихээр бид нар багч гисэн 3 жилийн дотор нэг 200 гаад бас яг тэр зөвхөн үрийн аж ахуй байгууллагад ингэж ажиллах юм бол 100% шийдчихгүй байхад энэ үрийн нэрслээс нутагчсан сууртай энд бэлтгээд буцаагаад энэ одоо 10,000 тонн элеватор баригдж байна. Тэндээ хийчихэд буцаад аваад хэрэглээд авах боломжтой. Энэ бол маш их төхөмтэй. Дээр нь бид нар одоо жишээ нь бас нэг асуудал ярив. Бас нэг зовлон 2-3 жил ярьж байгаа. 2018-19 онд нэг аслагдвал бишийн нэмэгдэл гэж олгож ирсэн. Тий. Тэр маань яаж исэн гэхээр одоо 1000 км-с дээш аслагдвал газар тариалангийн бис нутагт оршиж байгаа газар тариалжтэй. Одоо Улаанбаатар урамшил, күнсний ногоо урамшилч саяхнаас эхэлж байгаа. Улаанбаатар урамшил авч байгаа төвийн бисээсээ 50% илүү болгоно.
Жишээ нь тоон тутам 80,000 байсан бол 120,000. Энэ бол маш том дэмжлэг болж исэн баг. Тэрийг одоо сэргээгээд өгөөч гэгээд бид нар бас уламжилж байгаа. Тэр тойргийнхаа гишүүдэд нодноч тавьж уулзсан. Төсвийн тухай хуулиас аслагдмал гэдэг үгийг авч хаяад тэр хэрэгжих байсан гэж тэр мэд судлаад хариу авсан тэр манай гишүүд манд тэгж хариулсан. Одоо тэрийг яг энэ 1000 км-с дээш ганц бүс нутаг маань Увс аймаг болчиход байгаа. Тий. Одоо тэрийг бас маш нэг нөмөрт хүсэмжилж байгаа асуудал тэр болчиход байгаа. Тэр асуудлыг бас энэ одоо 5 сарын 29-нд эдийн засгийн форум болох юм байлаа баруун 5 аймаг. Тэрэн дээрээ бас тариаланч дуу одоо нэгтгэж бас тэр засагтаа уламжлая гэсэн бодолтой байгаа. Бүсийн нэмэгдлгээд бас тэгвэл нэмэртэй л байсан юм байна да тийм ээ. Маш их нэмэртэй юм байна тий. Бид нар ч одоо 200 төгрөг төлж хотоосоо өрөө ачиж ирнэ. За ургасан тариагаа дахиад 200 төгрөг тээвэрлдэг байсан. Одоо шатхууны маань үнээс хэд болсон бэ? 400 болцсон байна. Тий. Тэгээ одоо дахиад тэр нэмэгдэн тарьсан тариа маань одоо хэд хүрэхийг мэдэхгүй бид нар. Өрөө одоо 2000 гараа явчлаа. Тэр 2000 хэдэн зуугийн 2-300 өрөө авч ирээд тариад бид нар дахиад үн хэдээр тогтохыг бид нар мэдэхгүй байна. Тэгэхээр тэр бүсийн нэмэгдэл маань маш одоо бүр шийдчихгүй мөн гэхэд бол хангалттай бид нарт бол дэмжлэг үзүүлж байсан. Тэгээд их тариаланчд бас баярлдаг байсан. Одоо бодлого маань хэрэгжих байсан. Тухайн салбарын сайдууд хамтарсан тушаал гаргаад энэ хүмүүс тээвэр хийж гинэ. Зах зээлээс бол нэмэн өртөх шингэсэн юм 1000 км-с дээш. Тэгэхээр тэр төвийн бүсээс аслагдмал гэж үгийг төсвийн тухай хуулиас авч хаяад энэ ингэж хэрэгжих боломжгүй болсон гэж одоо бидэрт бичиг хүсэлт явуулсан гишүүдийг хариулээд байгаа. Одоо энэ зөвлөгөөний шийдвэр дээр бас яг л энийг дараагийн асуудал болгоод бас хүсэлтээ зөвлөмж дээрээ бичиж байна. Буудаа урамшууллыг толгодог ер нь баруун турууныхан гайгүй оногдож авч яана уу? Одоо тариа сүүлийн үед одоо услогаатай тариалан тарьж байгаа хүмүүс л авч байна да. Тэгээ 3 жил урах задлагдсан юм чинь мэдээж гурлын үйлдвэр тушаа. Тушаах гэж энэ тэндээс авах боломж байх. Боломж байхгүй тийм. Тэгэл одоо эхний ээлжин тэр одоо ургасан юуг тэр гурлын үйлдвэрт мэдээж тушаасныхын дагуу баримтаараа өгнө. Тэр дагуу тэр бүсийн нэмэлтийг өгчвөл маш их дэмжлэг болох асуудал байгаа юм да. За тэгэхээр ямар ч байсан өнөөдөр бол Увс аймгийн баруун туруун суманд бол одоо гол тулгарч байгаа асуудал бол мэдээж одоо энэ цаг үетэйгээ холбоотой хөрөнгө санхүүгийн асуудал, зээлтэй холбоотой асуудлыг нэм тэргүүн шийдэх юм байна тийм ээ. Тий. За хоёр цаашдаа бол ерөөсөө л энэ одоо зам харилцаа дид бүтэц. За тэгээд энэ 10,000 тонны элеватор ингээд ашиглалтанд ороод ирвэл бас нэг арай нэг гэрэл гэгээтэй зүйл болох гээд байна л гэж харах гэдэг шүү дээ. Үрийн аж ахуй байгуулагдаад ирэх юм байна. Тийм ээ. Тэгдэггүй яах вэ? Тэгээд одоо зам харилцаа хөгжичвэл одоо бид нар энэ 10,000 тонныхаа элеватор тарьсан будаага хийчихэж гэнэ гэдэг чинь ядаж 10,000 тонн гэдэг чинь одоо ихэнх нь хангаж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ тээвэр хөхөөр бид нар эндээсээ өрөө авчиж гэн шууд талбайгаас авч ирээд хийчихэж гэн гэдэг чинь маш том дэмжлэг. Тэр бол одоо мэдээж л тэр судалгаатай шинжилгээтэй юм гэж байгаа чинь маш том дэмжлэг бол цаашдаа хөгжиж гэн хэд аж ахуй салбар хөгжихэд бол хамгийн том дэмжлэг бол урах цалтж байгаа ийм тохиолдолд даатгалын систем ер нь зүгээр байх хэрэгтэй юм уу? Та энэ дээр зүгээр одоо ямар хэлтэй явдаг? Тарилжтай холбоо бол бас нэлээд ярьж зүтгэдэг юм л та. Тэрийг бол ер нь зөв гэж боддог. Одоо ялангуяа ийм одоо байгалаас хамааралтай үед одоо даатгалаа бол бид нар өөрсдөө хийгээ явж ийсэн дээр. Одоо мэдээж хууийн тариагаа тарьж байгаа шүү дээ. Тэгчгээд төр засвар өгөөч ихэлтэй биш юм чи тийм ээ. Мэдээж байгалийн давшиг ус. Тэгэхээр бид нар бас өөрийгөө хамгаалахын тулд эрсдлээ бодоод бас даатгуулж байвал даатгалын систем бол зөв гэж боддог. Увс аймгийн баруун туруун суманд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжих цаашид тогтвортой ургац авахын тулд тийм одоо бид яах ёстой гэх гол асуудлууд нь. Яавал одоо ингээд бид энэ сумын тариаланчид одоо бас амжилтанд хүрэх үү? Аслагдмал бүс нутагт дээр одоо юу анхаарах вэ гэхээр яг л одоо энэ бодлогын чанартай тийм ээ. Яг энэ одоо энэ хэд аж ахуй салбарыг хөгжүүлэх бодлогыг мэдээж бодлого гэгээд ганц 2 жилдээ хэрэгжиж хүн тодорхой. Урт хугацааны 3-4 жилийн дотор одоо хөгжүүлэх тал дээр одоо мэдээж энэ тэр бодлогын нэг л байх энэ элеватор маань
Тэгээ 3 өдөр байж гэн. Тэгээ тэжээлээ ургамал тариалахаар тэрийг хөгжүүлэхэд бол ялангуяа энэ усалгаатай газар тариалангийг хөгжүүлэх тал дээр бас ийм баруун бүс дээр бас нэг анхаарал өгөөч. Сая Алтай суман дээр 286 га усалгаатай газар тариална гин систем тавигдсан. Одоо ажилд оруулна гэж тэгж байна. Ер нь бол 1000-аад орчим га усалгаатай газар тариалангийн систем тавигдсан байх шүү. Усталгаажуултын нөөц сан бол энд ингээ байж тээ. Тий, энэ бол одоо дээр үеийн усын 4000 га эргэлтийн талбайтай тухайн үеийн тэр Оросын тийм услахааны тийм балжанг гэдэг үү тэрүүгээр услах тийм зөрүүлэлтээ. Одоо бол сүүлийн үеийн тоног төхөөрөмж хардсангүй бас боловсронгуй болоод ус баг ашигладаг болцсон. Яг энэ сүүлийн үеийн төхөөрөмжөл бол нэг 6000 га услах боломжтой гэж байна. Тэгтэл одоо энэ нэг 2000 орчмыг л ашиглаад байж байгаа. Ашиглаж чадах. Ер нь нөөц бололцоол байгаа юм байна. Тэгэхээр юун дээр тариалан хөгжүүлэх. Тэрийг яг уу гэхээр одоо нөгөө эдийн засгийн асуудал нөгөө услахаатай төгөөрөмжийг авахд дэмжлэг хэрэгтэй хөнгөлөлтөй тэрийг бодлогоор дэмжиж тэгэхээр усны нөөц нь бол байгаад байгаа. Өө тань нэр нэг юм асуу мартчих. Энэ хашаажуулах ажил гайгүй явж байгаа гэж тэгж байна. Энэ шонгийн асуудал тор хашааны танаашин татах авчруулах ажил ер нь зүгээр яаж байгаа тариалчтай уулзтал бас нэг л тийм нэг л явахгүй байна гэж тэгж байгаа. Энэ дээр зүгээр одоо та холбоо тариалчтай холбоо ер нь одоо яаж явж байгаа. Төвийн бүстэй бол энэ хашаажуулах ажил тэр шон Монгол ер нь айгүй явуулга бетон шонтой болж ах шиг болж байна. Тий. Энэ асуудал 22 оноос хойш яригдж байгаа. За. Төвийн бүс бол маань одоо модон шон тухайн үед модон шон бариад хашаажуулах төсөл төрөөс мөнгөний үгээд тэр модон шон маань одоо ингээд унаад муудцсан гэгээд тэгээд бетон шоног байна гэгээд асуудал дэвшүүлээ. Тариалчдын зөвлөгөөн дээр хэрэгжижсэн асуудал. Тэгээд тухайн үед бас Увс аймгийг оруулаач гэдэг санал хүсэлтэд тавьсан. За. Одоо төвийн бүсийн 6 аймаг ороод ер нь бол 3 аймгийн шонгийн бүрэн хангагдсан. Хашаагаш татаад дуусч байгаа юм байна. Тэгээд энэ талаар дахиад асуугаад сургалахаар энэ төвийн бүсийн 6 аймгаа ингээд нэг бүр дуусгаж ээж дараагийн аймаг руу одоо орно. Тийм бодлоготой байгаа гэсэн асуудал ярьж байгаа. Тэр бол тэгээд бас хэрэгжээ явах байх. Энийг бас л нэг асуудал болгоод яагаад өгдөггүй энэ төсвөө магч гэсэн тавьбал яагаад болдгоо гэсэн бас нэг өгүүлэлтэй байж лээд. Тэгээд энийг бол бас л тавиа явж байгаа. Энэ 26 онд бас тавигдсан гэсэн тавигдаагүй. 24 онд 7.3 тэрбум төгрөг тавьдсан байдаг. Тэгээд энэ төв булган сэлэнг рүү ингээд тавигдаад торн хашааныхын шон бетон шон болоод ер нь ерөнхийдөө хангагдаад дууссан гэсэн. Тэгээд одоо дараагийн шатанд нь тэр Увс аймаг орохоор төлөвлөгдсөн байгаа гэж л хараад байна тийм ээ. Тий хараад байна. Тэр одоо бас хэрэгжих л байх. Ер нь бол хэрэгжүүлэхийн тулд одоо бид нар бас яг л энэ дагуу яг ингээд энэ асуудлыг орхитуулаад байхаар манай яг нэг үгийг хэлэхэд манай тариалчид бас жоохон ингээд гомдолтой байдсан шүү дээ. Жоохон яагаад ингээд аслагдмал бүс нутагтаа анхаарыг гээд хүнсний хангамж одоо шин сэргэлтийн бодлого гээ засгийн газар Атар 4 улсын хурал 36 дугаар тогтоол гээ батлаад байдаг. Ягаад ч юм энэ одоо аслагдвал бүс нутаг руу анхаармаар байдаг аймаг сум гэх юм байна. Доо чатандаа уламжлахгүй болохоор дээд чатандаа бас байхгүй байдаг ч юм болов гээд одоо энэ бас шүүмжлэлтэй л хандаад байдаг. Тэгээд ер нь гайгүй болох байхаа. Тэгтээ бол ер нь төр засаг маань анхаарч байгаад бас баярлж байгаа. Бас сайхны бас хэлэх хэрэгтэй. Цаашдаа энэ сайхан энэ хөндий маань социализмын үеишгээ бас баруун 5 аймгийг хангасан гурал тэжээлийн үйлдвэрэн баригдаад баруун 5 аймгийнхаа малчдыг тэжээлийн ургамал тийм ээ өвс тэжээлээр хангасан сайхан цаг үе ирэх байхаа л гэж боддоо шүү дээ. Зүгээр баруун 4 сумын хэмжээнд эхний ээлжин дээр нь хичнээн талбайг хашаажуулах шаардлагатай байгаа. За бид бүхэн яг одоо ерөнхийд нь гадна талбайгаар эхний ээлжинд бүр ерөнхийд нь тэгж хашаажуулъя. Тэгэл нэг том орох 2-3 гарцнаа гээл ургацаа хурааж авсан нөхцөлд мачтынхаа малаа андаа гэрээтэй хугацаагаар нь оруулаад явчихна. Төвийн бүсийг утгад бол манайх ч одоо энэ яг одоо 44,000 га эргэлтийн талбай гэдэг байгаа бол энэ 9,000 га маань одоо энэ Киргиз сумын нутагт
дэвсгэрт орчиж байгаа. За. Хуучин дээр болохоор чинь газар тариалангийн бус сангийн аж ахуй байсан учраас бүх сангийн аж ахуй гэдгийг юугаар явуулсан. 95 онд болохоор засаг захиргаа нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулиар батлагдахаар тэр газар нь өөрсөн мөн нутаг дэвсгэрт орцсон явж байгаа. Тэгэхээр одоо харьцангуй тэр ерөнхийд нь ингээд шонгийн татах юм бол бас төсөв мөнгө бол төвийн бүсгүүд хамаагүй баг гарнаа гэж. Харин энэ асуудлаа бид нар бас аймаг орон нутагтаа тавиад 23 оны төсөвт бас 142 сая төгрөг тавилаад 1200 ширхэг тоор бас авсан байдаг. За. Та нар бас аймаг орон нутгаа дэмжээ газар тариалангийн бус нутгаар батлагдлаа гэсэд аймаг орон нутгаар дэмжээд төсвөөс 146 сая төгрөг баталж өгсөн. Тэргээ бас сүмчүүд газар тариалангийн бусдаар батлагдсан уу те? Батлагдсан 2023 оны 2 сарын 10-ны засгийн газрын 62 дугаар тогтоолыг дээр ингээд батлагдсан. 10 сумын 22 багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бус нутгаар засгийн газрын тогтоолоор батлагдсан. Зөв. Тэгэл нөө засгийн газрын тогтоол батлагдсан одоо бүр батлагдсан биш бүр дурдсан. Ягаад анхаардгүй гээл нэг гоморхол яваал байгаа тийм. Бас яг бүр хамаагүй бас тэгж шөөмжлөхийг бас ярмэлцдэг бай. Тий. Шөөмжлөх юм шөөмжлээд бас төрөөсөө сонсох бас үүрэг хариуцлага хүлээе л гэж байна. За. За баярлалаа танд. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Ураг зариун байх болтугай. Та бүхэнд яг энэ сайхан цаг үед ирж бас бидэрт яг тулгамдж байгаа асуудлыг сонсож төр засаг бусад байгууллагад дамжуулж өгч байгаад маш их баярлалаа. Ингээд та бүхнийхээ ажил үйлсэд сайхан бүхнийг хүсье. Ингээд сайхан ураг завчаад бас бид бүхэн та нартайгаа иргэн уулзахыг ёроол тавьж байна.